сайн байцгаана үзэгчдээ их орон Монголын үндэсний телевизээс шинэ жилийн баяр зориулан бэлтгэгүүргэж байгаа Азийн хурд нэвтрүүлэг маань эхлэж байна. Азийн хурд нэвтрүүлгээ дүүхэ хоёр төвтэй хамтран бэлтгэж байгаа. За өнөөдрийнхөө дугаарыг дүүхэ хоёр төвийн хоёр давхурт байрлах нэрийн барааны дэлгүүрээс бид бэлтгэгүүргэх гэж байна. Ингээд өнөөдөр манай нэвтрүүлэгт ямар хүмүүс орж өөрийнхөө Азийг сарахыг хэсэг хугацааны дараа хамтдаа харцгаая. Дүүхэ компани маань нийт салбаруудаараа Япон солонгос бэлэн хувцас гутлыг худалдаа авагчтай хямд үнээр хүргэдэг байгаа. Энэ бол манай дүүхэ хоёр салбарын бэлэн утлах хувцасны дасаг байгаа. Дүүхэ хоёр төв маань 2007 онд байгуулагдаад сонгон архын дүүргийнхээ худалдаа авагчдад өдөг хүртэл хямд чанартай бүтээгдэхүүнээр үйлчилж байна. Дүүхэ хоёр төвийн хоёр давхурт нь төгс сайн жолооны гүрс, Монгол зоог цайны газар, эмийн сан болон гоо сайхан бүх чиглэлээр түрээсийн үйл ажиллагаа явуулдаг хувь хүн албан байгууллагууд байгаа. Бусад худалдааны төвүүдээс ялгарх давуу тал маань дүүхэ компани өөрөө хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр голчлон үйл ажиллагаагаа явуулдаг. Мах, ногоо, сүү, гурил будаа гэдэг одоо чанартай бараа бүтээгдэхүүнүүдийг бол хүмүүст хямд үнээр худалдан борлуулдаг нь давуу тал болж байгаамаа. The legend of the phoenix. За сайн байна уу та? Сайн байна. За бид их орон Монголын үндэсний телевизийн Азийн хурд гэсэн нэвтрүүлгийг дүүхэ хоёр төв дээрээс бэлтгэн хүргэж байгаа. За хоёулаа танилцсан юм билээ? Лам дээр гэдэг. Лам дээр. За манай нэвтрүүлэгт 3 асуултанд зөв хариулснараа аздан болох боломжтой. Та манай нэвтрүүлэгт оролцох уу? Оролцъё. За тэгэхээр дөрвөө танилцуулъя. За энэхүү хурдыг эргүүлээд за асуултынхаа төрлийг сонгох байгаа. За хурдыг эргүүлчихье. За өчтөрөөгөө харуулж агаад за ингэ эргүүлээрэй. За ямар төрлийн асуулт харах нь? За хошин асуулт гэсэн байна. За лам даригч маань хошин асуултан дээр таарсан байгаа. За асуултыг асууя. Модны голд юу байдаг вэ? Модны голд овск. Оо сайн байна. Зөв хариуллаа. За хоёр дахь асуулт руу орно. 3 асуултанд зөв хариулцсан байгаа. За хурдээ эргүүллээ. Ямар асуултан дээр таарах нь вэ? За нуус товчооны асуулт гэсэн байна. За нуус товчоо намыг уншсан уу? Багтаа уншижсэн. Ерөнхийдөө хариулчих бах тийм ээ. За асуултыг асууя. Тэмүүжин Жамуу хоёр хэдэн удаа анд бололцсон бэ? Тэмүүжин Жамуу хоёр 3 удаа гэж боддог. За зөв байна. Асуултанд зөв хариуллаа. Хоёр дахь асуултанд зөв хариулсан. За гурав дахь асуултаа хурд эргүүлж сонгох байгаа. За эргүүлээрэй. За маш амжилттай явж байна. Дараагийн гурав дахь асуулт боломжийг олгоё гэж байна. За тэгэхээр боломжийг олгоно гэдэг маань гурав дахь асуултандаа зөв хариуллаа гэсэн үг. Эхний хоёр асуултандаа маш зөв хариулсан. Гурав дахь асуулт маань боломж таарлаа. Ингээд манай нэвтрүүлгийн аздан болоо танд баяр хүргэе. За баярлалаа. За дүүхэ хоёр төвөр ер нь хэрэг үйлчлүүлдэг вэ? Байн үйлчлүүлдэг. За тэгэхээр дүүхэ хоёр төвийн зүгээс манай нэвтрүүлэгт аздан болсон хүнд гарын бэлгийг бас бэлгэлж байгаа. За баярлалаа. За эндээс бэлэг маань ирж байна. За дүүхэ хоёр төвийн зүгээс за баярын ширээн дээр тавих ориглоондаас за сайхан бэлгийн за баяр хүргэе. Тэгэхээр манай нэвтрүүлгийг үзэн сагаа үзэгчдэд шинэ жилийн баярын мэдлэгийг дэвшүүлэхгүй юу? За ирж байгаа шинэ жилдээ бүгдөө аз хиймэртэй ажил үйлс нөөдрөг байх л тоо. Шинэ жилийн мэнд хүргэе. За баярлалаа. 2016 онд ч гэсэн өнөөдрийн манай нэвтрүүлэгт оролцсон шигээ маш их аз хиймраар дүүрэн байгаарай. За баярлалаа. За сайн байна уу өгчээ? Сайн байна. За та иш араа зогсчихгоо юу? За тань шинэ оны баярын мэнд хүргэе. Өөрсөн ч гэсэн шинэ оны баярын мэнд хүргэе. Бид их орон Монголын үндэсний телевизийн Азийн хурд гэсэн нэвтрүүлгээс явж байгаа. За. Та өргөөр нь хэр азтай гэж боддог вэ?
Юу нэг гайгүй шүү. Гайгүй яа. Тий. Аха. Азанд ер нь сайн уу? Сайн. За. Та дөрмийн танилцуул энэхүү хүрдийг эргүүлээд та 3 асуултанд зөв хариулснаар манай нэвтрүүлгийн аздан болох байгаа. Эндээс асуултынхаа төрлийг одоо хүрдээ эргүүлж сонгох юм. За та энэ хүрдийг эргүүлээрэй. За. Ямар асуулт харах нь вэ? За, нууц товчооны асуулт гэсэн байна. За, нууц товчоог уншижсэн урд нь Гэхдээ ер нь товчоо уншиж байгаагүй шүү. уншиж байгаагүй. Гэхдээ ерөнхийдөө монгол хүмүүс болгон нууц товчооны талаар ерөнхийдөө мэддэг шүү дээ. Киноч гэсэн байдаг тийм ээ? Тий. За, ямар ч гэсэн өөрийгөө сариад үзье тийм ээ? Тэгээд За, өвлөн ихээс гарсан 4 хүү байдаг. За, хасар, тэмүүгэ, тэмүүлэн 4 дахь хүүгийнх нь нэрийг нэрлэнэ үү? хасар тэмүүлэн. Өвлөн ихээс гарсан 4 хүү байдаг шүү дээ тийм ээ? Хасар, тэмүүгэ, тэмүүлэн. За, 4 дахь хүүгийнх нь нэр хэм блэ? Хин блээ. Эсрэг санаанд ороод байна. Ойрхон байна уу? Ойрхон байна. Хин блээ. Хасар тэмүүлэн. Анууд ч юм бишээ. Хин блээ. Яг энэ дэр байна. Хин блээ. Анууд юм блээ. Анууч юм шиг наа. За тэгэхээр манай нэвтрүүлэгт ямар ч гэсэн өөрийнхөө азыг сарсан танд маш их баярлалаа. За дүүгээ хоёр төвийн зүгээс хамт олноос за энэхүү гарын бэлгийг бас гардуулж өгч байгаа. Өөрсдийнхөөс бүтээгдэхүүн харт цэврээс байгаа. За баярлалаа. Баярлалаа. Та сайхан баярлаарай. За та ч маань сайхан баярлалаа. За баярлалаа. Сайн байна уу та? Сайн байна уу? За тань шинэ оны баярын мэнд хүргэе. Баярлалаа. За бид их орон Монголын үндэсний телевизийн Азийн хүрд гэсэн нэвтрүүлгийг өнөөдөр дүүхэн хоёр төв дээрээс бас бэлтгэн хүргэж байгаа. Та манай нэвтрүүлэгт оролцох уу? За тэгье. За манай нэвтрүүлэгт 3 асуултанд зөв хариулснараа супер аздан болох боломжтой. За. Та өөрийгөө хэр азтай гэж боддог вэ? Уг нь гайгүй шүү дээ. Гайгүй юу? Тэ. Оттой Тоолоо гэж яваад байдгаа. За энэ хүрдийг эргүүлээд өөрийнхөө яг хариулах асуултны одоо төрлийг нь эндээсээ суглах байгаа. Одоо хүрд таарснараа та энэхүү асуултанд хариулна гэсэн. За хүрдээ эргүүлээрэй. Ингэж ирүүлэх юм. Аха. За ямар асуулт харах нь хамтдаа сонирхъя. За түүхийн асуулт гэсэн байна. За Монголын түүхийг ер нь хэр сайн мэддэг вэ? Уг нь мэднэ. За нэвтрүүлгийн оролцогч Бачаргал ах маань за түүхийн асуултан дээр хүрд маань болсон байгаа. За асуултыг асууя. Дэлхийн жүжигийн нэгэн сууд зохиолчдын бичсэн нүүдэлчин ард түмний нэгэн хааны тухай гардаг алдартай жүжигийг бид сайн мэднэ. Тэр алдартай жүжигийг нэрлэнэ үү? Түүхэн хааны. Дэлхийн жүжигийн нэгэн сууд зохиолчдын за бичсэн нүүдэлчин ард түмний нэгэн хааны тухай гардаг алдартай жүжиг байдаг. Тэр алдартай жүжигийг нэрлэнэ үү? Оо, чистэр нэг хэцүү. Асуулт таарсан юм. За сүүлийн хариултыг авъя. Чингис хаан. За асуултанд хараахан зөв хариулсангүй. За энэ жүжигийн нэрийг хэлье. Энэ бол Атила хааны эмгэнэл жүжиг юм байна. Манай нэвтрүүлэгт оролцсон танд маш их баярлалаа. За аздан бол чадаагүй ч гэсэн за дүүхэн хоёр төвийн зүгээс гарын бэлгийг бас бэлгэлж байгаа. За энэ шүүрэг. За баярлалаа. За манай нэвтрүүлгийн үзэн сага үзэгчдээс шинэ оны менежер дэвшүүлэхгүй та. 16 ондоо шинэ ондоо илгээрээ илэг бүтэн бүгдөө ад жаргал сайн сайхан бүхний хүсье өрөөё. За баярлалаа. Сайхан баярлалаа. За баярлалаа. За дараагийн оролцогчдыг бид хайсаар байгаа. За тэгэхээр тэнд үсээд суулж байгаа нэг ихчээр очиж бас шинэ жилийн хаан баярт орох гээд үсээд суулж ах шиг байна. За сайн байна уу та? Сайн байна уу? За бид их орон Монголын үндэсний телевизээс бэлтгэн хүргэж байгаа Азийн хүрд гэсэн нэвтрүүлгийг дүүхэн хоёр төв дээрс бэлтгэж байгаа. Та манай нэвтрүүлэгт 3 асуултанд зөв хариулснаар аздан болох боломжтой. Та оролцгоо. Тэгээ. За та өөрийгөө ер нь хэр азтай гэж боддог вэ? Ер нь азтай би бас энэ дүүхэгийн нэг азтнаар бас нэг телевиз хожиж байсан. Оо тийм үү. За тэгвэл өнөөдөр бас аздан болох боломж бас танд байгаа. За хоёул танилцсан юм билээ. Дэлгэрмаа гэдэг. Дэлгэрмаа. За манай нэвтрүүлгийн дараагийн оролцогч Дэлгэрмаа маань. За энэхүү хүрдийг эргүүлж өөрийнхөө одоо асуултыг энэ хүрдээр сонгох байгаа. Энэ хүрдийг эргүүлээрэй. Ингээл зүгээр эргүүлчих. За ямар асуулт таарах нь хамтдаа харцгаая. За хошин асуулт гэсэн байна. За хошин асуултыг асууя. Тусал бороотой үдшээр дурлсан охиндоо дуу аялан очсон дондог ямар цэцэг аваач өгөх вэ? Нойтон цэцэг.
Өө за асуултанд зөв хариуллаа. Баяр хүргэе. Мэдээж нойтнцыг авч өгөн тийм ээ. За дараагийн асуулт руу шилжье. 3 асуултанд зөв хариулж чадсан болох байгаа. За хүрдээ эргүүлээрэй. За би тас үсээд суулж хат нь ороод ирсэн байна. За авьяасаа үзүүлэх нь дээ. Авьяас дарсан үзэгчтэй харуулж авьяас гэсэн байгаа. За ямар авьяастай байдаг юм бэ? Яа надад тест ямар ч авьяас. Жохон толгомдож магадгүй манай үзэгчид бас ойлгох бах. Дуулж чаддаггүй шиг. За сайхан шүлэг уншаад өгчхөө. За монголчууд ер нь найранд 3 дуутай гэж ярьдаг да тийм ээ. Нэг дуу байгаа ах та үн. Эсвэл тулгамдаад гэж хоолой чичрээд байх. Хоолой чичрээд байна. За үз. Тэгвэл яах вэ хэдүүлээ? Шүлэг унших уу? За ямар авьяас үзүүлэх хүлээ дэлгэрмаа? За дуулчих доо. За ямар дуу вэ? Охиндоо зориулаад нэг шинжлэлийн зүгээр хүүхдийн дуу дуулчих. За охин нь хэн блэ? Хэдэн настай байлээ? Цэцэн бихи ой 4 сартай. Ой 4 сартай. За бяцхан охиндоо зориулаад ээж нь хөөхөн дуу дуулж өгнэ. За Жижигхэн гацуурхан өвөл хүүтэн байна да. Дэртэ гос гацуурхныг гэртэ бид нар авчирна. Орон таяа хөвжөлтэй ухтацгаая шин амна. За дэлгэрмаа оролцогчийн маань охин нь ээжигээ харсан баг. Ээж нь охиндоо зориулж авьяасаа үзүүлсэн байгаа. За ингээд хоёр дахь асуултандаа зөв хариулсан гэж тооцоод за дараагийнхаа хүрдийг эргүүлье. Хамгийн сүүлийн асуулт. За хэр азтай охин нь дэлгэрмаа. За түүхэн асуулт байна. За Монголынхаа түүхийг ер нь хэр сайн мэддэг вэ? Ер нь мэддэг гэж боддог. Тийм. Дэлгэрмаа ямар мэргэжилтэй вэ? Би сувлагч байдаг. Сувлагч хаана ажилладаг вэ? Нэгдүгээр эмнэлэгт. Тийм. За ямар гоё мэргэжилтэй юм бэ тийм ээ? За сувлагч дэлгэрмаагаас бүгд асуултыг асуух байгаа. За дэлхийн хамгийн алдартай нэгэн зураг төрж байсан 1503-аас 1506 онд Монгол түмэнд алдар суугаа мандуулсан нэгэн эмэгтэй байсан. За зургийн нэр болоод Монгол эмэгтэй нэрийг нэрлэнэ үү? Мандхойц цахтаа. За Мандхойц цаатан зөв байна. За зургийн нэрийг нэрлээрэй. Маш их алдартай. Дэлхийд алдартай нэг эмэгтэй зураг байдаг шүү дээ. Нөгөө хин. Нөгөө нэг Монгол эмэгтэй нэрийг бол зөв нэрлсэн байгаа. Нөгөө нэр нь орж ирэхгүй толомч нөгөө эмэгтэй яав. Чикондогийн зурсан зураг гэдэг үстэй. Хин. Мона Лиза штэ тий. За асуулт нь маш зөв хариуллаа. За Мона Лизагийн зураг за мөн Мандухайц заахтны хатнан байд юм байна. За асуулт нь зөв хариуллаа. Тэгэхээр 3 асуулт нь зөв хариулж манай нэвтрүүлгийн супер аздан боллоо. Танд маш их баяр хүргэе. За баярлалаа. За тэгэхээр дүүх хоёр төвийн зүгээс манай аздандаас гарын бэлэг гардуулж өгч байгаа. За тэгээ дүүхийнхээ хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна. За бид үсээд суулж хахтан ороод ирсэн болохоор за дэлгэрмаа маань дүүхэ хоёр төвийн 2 дахь удаагийн аздан боллоо ш. Маш их азтай байна. Баярлалаа тий азтай байна. Тэгэхээр 2016 он таны амьдралд өнөөдрийн манай нэвтрүүлэлт орсон шиг маш их азтай байх болтугай. За баярлалаа. За нэвтрүүлгийн үзэн суугаа зөвшөөрлөө шинэ жилийн мэдлэгээ дэвшүүлэхгүй юу? За тэгээд намайг таньдаг одоо ээж аа болон найз нөхөд тэгээд хайны жил одоо 2 хүүхэдтэй шинэ оны мэнд хүргэе да. За сайхан баярлалаа. За баярлалаа. За сайн байна уу та? Сайн. Шинэ оны баярын мэнд хүргэе. Баярын мэнд хүргэе. За хэн билээ хоёлаа танилцъя? Нэмд олон. Хамд олон. За бид их орон Монголын үндэсний телевизийн Азийн хүрд гэсэн нэвтрүүлгийг дүүхэ хоёр төв дээр бэлтгэж байгаа. За манай нэвтрүүлэгт 3 асуултанд зөв хариулснараа аздан болох боломжтой. Та манай нэвтрүүлэгт оролцох уу? Оролцоо. За оролцож ямар заадаас хэрэг. Өөрийгөө хэрэг хэр азтай гэж боддог вэ? Азтай гэж боддог. Азтай гэж. Мэдээж хүн болгон л өөрийгөө азтай гэж боддог байх тийм ээ. Ямар нэгэн зүйлд азтай байдаг шүү дээ. За хүрдээ эргүүлээрэй. За.
За ямар асуулт харах нь уу? Хамтдаа харцгаая. Оо, ямар азтай юм бэ? За маа нэвтрүүлгийг шууд үзэгчтэй харуулчих. Аз гэсэн одоо хүрд аз дээр буусан байгаа. За маа нэвтрүүлгийн азтан болоод танд баяр хүргэе. Баярлалаа. Өөрийгөө азтай гэж боддог. Үнэхээр азтай юм байна. За дүүхэ хоёр төвийн зүгээс азтан болсон нэвтрүүлгийн оролцогчтой азтан болсон хүнд за супер шагналыг өгч байгаа. За. За ингээд азтан болсон танд супер шагнал өгч байна. За. Баярын хаширын дээр шампанцаа тавиарай. За манай нэвтрүүлэгт азтан болсон өөрийнхөө азыг сорсон танд маш их баяр хүргэе. 2016 онд бас яг өнөөдөр нэвтрүүлэгт оролцсон шигээ маш их азтай байгаарай. За баярлалаа. Нэвтрүүлэг үзэн суугаа үзэгчд маань шинэ оны баярын мэдлэгийг дэвшүүлэхгүй юу? За 2016 онд шинэ жилдээ амжилт хөтөлөөр дүүр эхлээрээ гэд та нарт шинэ жилийн мэнд хүргье. За баярлалаа, сайхан баярлалаа. За баярлалаа. Шинэ жилийн баяр зориулан бэлтгэн хүргэж байгаа Азийн хурд нэвтрүүлэг маань өнөөдрийнхөө дугаарыг үзэгч та бүхэнд хүргэлээ. За өнөөдөр манай нэвтрүүлэгт олон хүмүүс оролцож өөрсдийнхөө оюун ухаан болоод Азийг сорсон байгаа. Ингээ маргаашийн дугаараар ямар аав их үү Азтай болохыг та бүхэн хамтдаа хараарай. Ингээд маргааш уулзъя. Баяртай үзэгчдээ.